Хүний төрөл олно гэдэг. Зүүнний үзүүр тогтох тарианы үр мэд ховор дохиол хэмээн бурхны шашин сургадаг билээ. Энэ ховорхон дохиолорон бид бүхний дунд амьдарч яваа эгэлгүй ховорхон хүмүүсийг учруулдаг. Гайхам хишиг нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар бид гандан тэгшлэн хийдийн цоржлам гаржидын Дива самбуу хэмээх нэгэн хүндтэй буурайг урьсан юм. Дива самбууга 1927 онд Шилэнгол аймгийн Баруун Хуучт гэдэг хошуунд төрж 6 настайгаас Хуучт хамбын хийдэд Шавран лам багшаар ном заалгаж төвд ном хэлүүлж эхэлсэн байна. Тэрээр 8 настайдаа Хуучт хамбын хийд дээр сахил залж, хуралд орж, хурлын уншлаг, магтаал, хангал гэх мэт номуудыг бүрэн зөвөөрн цээжилж 11 настайдаа мам тасанд шавилсан байна. Ингэснээр эмийн 4 үндэс заалгаж, 6 анхны мэдгэдгүнтэй болж 11 наснадаа дэчил сахил авсан байна. 12 наснадаа Дива самбуугай мам тасанд хурдаг байсан бүх номуудыг цээжилж явсан бөгөөд буддын гүн ухааны шаштар буюу Чойрын номыг 14 настайгаас үзэж эхэлсэн байна. Түүнийг Чойрын ном үзэж эхлэх үед хийд нь 2000 ламтай байсан бөгөөд Чойрын сургуульдаа 5 жил суралцаж 1945 оны дайн болж аргагүй эрхэнд дутаг руугаан буцаж 1945 оны 10 сард Сүхбаатар аймгийн Жосол сум буюу одоогийн Эрдэнэ цагаан суманд 3 багайл нутаглаж Монгол улсын харьяат болжээ. 1937 оноос Дөсөн дэрвэн хүртэл 7 жил энэ Монголд шашин дасраад тэгээд сүүлдээ хэдэн хүн 7 хүн нээж шатнаа сэргээгээд баг хуралд улсын баг хуралд өргөдлөөгөөд улсын баг хуралд зөвшөөрч тэгээд Дөсөн дэрвэн оны зуны ихэнх сард хурлаа эргүүлж залж гандан дэгшлэн гэдэг хийд сум бүтэн байсан энд ирж хурлаа хож гандан мөргөлийн дугуйг нэртэй байлаа. Тэгээд тэр үед яаж исэн гэхээр энэ янаас нууж хавдын болгонд нэг хурлаараа ич байчаа. Дараагаа битээ дэдв готгтын Хачирдал ламын хийдгэж хоёр хийж урдаас нь бож ирээд нэг нь их гэхэд нэг нь хараарэгт байлаа. Даанах таймэгт Шилэнголын жүүжимчний дорднагийн хийдгэж ийж даанах таймэгт байлаа. Жүүм хөлбөмбөр амгаас аргыг хийдгэж нууж ирээд хөлбөмбөр сомгож даанах таймэгт байгаа. Тэр сомаараа нууж ирсэн юм аа. Эднэр бол бүгдээрээ сомаараа нууж ирсэн. За ингээд зурга хурал байлаа. Тэгжийнхээ үед 47 оны үед энэ зурга хурлыг аймгийн намын хороогүй студийнхаа үед чажин яадгүй хаас өдөрдгөө хаашин энэ өдөрд хазар хэрэгтэй гэж ярилцаад дээрээс гандан мөргөлийн дугуйг гандан дэгчлэн гэдэг хийд шадны төв захиргаа болгож энэ зурга хурлыг захируулж ирсэн юм аа. Миний хувьд бол тэр сумын бурхан ном бүгдийг тэгээд 5 машин юмтай гандан ирсэн юм аа. Энэ юу юм гэхээр хойшол намын чажингийн засал нэвтрүүлэхийн гэдэг тийм хууль дагаж чажингийн засал нэвтрүүлж хүн бүгд чажингийн үжилтэй байх хэрэгтэй гэсэн тийм зорилготой байсан. Энийг дагаж тэгээд хөдөө хурал байж болохгүй гэж ингэж хураас юм аа нааша. Нааша нөгөө 5 машин ачаатаа нааша хот руу явах гэж байхад сумаас нэг бичиг авах болсон гэдэг үү? Нэг морьтой хүн захаа тэгээд таны нэр яагаад өөрчлөгдөж илээ гэдэг. Тийм. Би бол улсын пассвордын бол гардын Девад гэж явдгийг. Миний нэр бол бүхэн нэр бол Дива самбуу гэдэг. Манай нутгийн хан бол бүгдээрээ Дива гэдэг харнаг хүн байсан бас Дива хүндэг гэж. Тэр бичгийг лам Дива, хар Дива гэж ингэж нэрлэдэг байсан. Тэгээд Дива гэдэг. Тэгээд нэг наашаа явах нам уман ачаад ингэж авгүй байсан. Нэг мөртөө хүн явж байгаа таньдаг хүн явхлаа. Хойч сомроор бол надад гатар хүнэн хавэдэг гэсэн зам явах. Тэгсэн чинь тэр самбог мэдхгүй юм шиг Дива гэдэг ингэж үнэлэх бичээд авэдэж тэр үнэн хүмүүс надад байсаар байгаа
갈진 대화가 된게다 봐서던데 비치 마. За баярлалаа. Дева самбууга ганданд 1960 оноос эхлэн бичээж, няруу, нягтлан аж ахуй санхүү эрхэлсэн тэргүүлэгч, шашны сургуулийн багш, их гисгүй, засаг даалам, ловон лам гээд хийж үзээгүй ажил бараг үгүй юм билээ. 1997 онд тэрээр чойжин лам таалал болж түүний оронд цоржлан болсон юм. Дараа нь 2000 онд гавжийн мяндаг хийж, дашчоонбил дацанд гавж ламтан болсон гэдэг. 요질람 하고 줘야다. 애인이 왔다 셔 아메리카 한병 다 도가 들음 높은 높은 연청에 대람 나상 노죠 요질람 하고 다갔죠. 앞놈 털었어. 야 앞놈 털었다. 알아도 먹지도 말아 가져서 이제 먹자서 대변단계 몽궁 다 먹어 자기사 아메리카 한번다 어떠 야이 만나에 내가 어떠 왔다 만나에 요니 먹지 셔빈이 내가 어떻게 왔다. 내가 만나면 저 아래 얼큰 호자스 누구다. 호참빈 어떻게 누구다. 아니 허셔감 고르와 하러 노서자 저거 내가 어떠는 현체엠게 어떠 마이야 들어서 먼저 데려 요거 주신 없인 전화 왕김 텐더던 노석을 지에다. 그래서 소든여다 먹자 허린 들어본 다 넣었어. 앞놈 나 자석 제이 목대 선사 앞된 자석 왔성. 야 대거했던 허린 들어본 건 호일 왔었어. 야 대려 호일 들어오지 않고 대신 어떤 먹지 차고 제이 모디 먹지 다선 뭐도 무구졌다고 쇼 아이미 호와치다 인거지 왔었어. 야 대기 데려오이데 데려 호일도 다 자신 뭐지 않고 대신 다 라멘 닫아서 나다 개개한 것도 허드가다 내가 가지 않은 점범 이 몇째 오소도 허다 할것사 돌린 닫아서 하왕 왕 매일 매시 다 제가 자성 조심하되 이 모소디에 목지 허다 하면서 뭐 소울도 오신다던 안에 의도도 목지 핸들도 제가 다 목지 오스득사 니 때다 다단 저거래 공 오스터 선거되고 도군도 와이트가 이 멋세마 이 허일도 허린들 왕의 허일도 이미 그쪽 허일도 했어. (1937-оос 46 онд бол халах даяар бол ямар ч лам байхгүй болгосон. Одоо бүгдийг харигсдаад сүм хийдүүдийг устгаж тэр үед бол бид нар өвлөгч шууд байсан учраас тэнд хурламаа хурж байгаад 1945 онд ирсэн. Олон одоо ном бичиж одоо олон бурхны номнуудыг орчуулж олон одоо төвд хэл дээр хуучин монголоор кириллээр ч гэсэн бичижсэн гэсэн та тэр номуудынхаа тухай нэг жаахан ярина уу? 야, 내가 비야 호대가 소니 오이다 내가 홍하고 셈 받아다 야 하다 내가 박신들이 하가 아차 내 간다 해지 갔다 아차 내가 자다 박서 너무 셈 받아 예전 섬에 예전 저건 섬에 바람 달던 여자 사진 막 하던 배워서 좋은 달던 여자 갈마빙 이 갔다 저정 담에 배워서 이 머리를 외는 배가 대외 토와
энэ бостмод бол зүгээр ганжтай байдаг. Эдэн жоо одоо насигдсан ганжтай байдаг. Энэ ягаад тэрийг гэхдээ автоса хааны жинси дөрөлөж насигдсан ганжир хийсэма. Тэгээ гармавийнхан бол бүгдээрээ насигдсан одоо орой дээр насигдсан жинстэй юм байсэма. Та шинэ үсгийн багш бас хийж байсан гэсэн тэр тухайгаа ярихгүй юу? Би яг вэ 45 онд орж ирээд байжсэн манайхны тэр засал сумын одоо энэ тэмдгүй шинэ үсэг сонногод хоочин сонин хоочин Монголд сонин гарч ирсэн. Тэр сонингой ч одоо яа шинэ үсэг болгоно гэж ийм зорилго тавиад тэгээд одоо улсаас одоо энэ тэнд одоо шинэ үсгийн бүлгэн байгуулж багийн бүлгэн, сумын бүлгэн гэдэг олон чуулуудад тэгээд шинэ үсэг заадаг ийм байсан. Би тэгээд шинэ үсгийн багш татгагийн чэрэн хардаж хоёр өмнөний үеийн улс байсан. Тэднүүсээр одоо шинэ үсгийн цагаан толгой заалгаад бишүүлж аваад хуучин Монголоо хадаж аваад ингээд байжсэн 47 оны 100 аймгаас нэг шинэ үсгийн бүлэнгүүдийг шалгасан тэднээсээ одоо тайлгдах шинэ үсэг тайлгдах басны одоо яах гэж шалгалт хийж авсан юм аа. Тэгээд шалгалтын дээр одоо хүн тусаад байрыг хөдлөн намайг оруулаад багийн дараа яах вэ нэг ганц хоёр хүн юм биш суусан болохоор манай хурдаа өнийн захаа маха тиймэрхүү юм нэг юм хагас дотоо бичиг шүү болсон юм аа. Тэгээд би гудам суугаа чүгэм. Тэгээд тэнд очиж шалгалтанд орсон чинь тэгээд намар өвдөн хань ото өөр надад аймгийн одоо гэгэлийн гэсээс шинэ үсэг бүрэн мэдгшин одоо эрхийг олгодог гэсэн үнэн төхөнд өгсөн. Тэгээ би шинэ үсгийн багш болж аймгаа 2 жил хоо шинэ үсгийн багш болж за тэднээсийг одоо шинэ үсэг одоо анхны болгож аймгийн гэгэлийн гэсээс одоо надад одоо улил дотом 60 төгрөгийн чалин олгож өгчээ надад. Шашин их тайвны хурал гэж болдог байсан энэ тэмдэл манай ч гэсэн болж л байсан гэсэн тэрүүний төлөөлөгч өөр сонгогдол тэрний тэргүүлэгч энтер болж байсан гэсэн тэр тухайгаа сайхан дэлгэрэнгүй ярихгүй. Тэр яг манай одоо энд 1970 онд Азийн бүдүүсэдийн анги тавины баг хурал гэдэг байгуулсан юм аа. 70 онд анги анхныхаа хурлыг энд хийгээд гомболжим хамбыг одоо дараагаар сонгоод ингэж байсан юм. Энтэй зэрэг тэр үед 20 гэтнийхэн гэж ярьдаг барууны орныхан Японд одоо шажин анги тавины их хурал гэдэг тэрнтэй адилхан тийм хурал бас байгуулсан юм аа. Тэгээд тэр нь одоо удаадараа хурлаа хийгээд хамгийн түрүү шишин манай дагуудэрч хамба дэд хамба чиж Японд одоо анхныхын хурал я тэргүүлэгсээ сонгогдсон юм аа. Энэ хойшоо 1986 онд Бээжинд болсон юм аа тэр хурал. Тэр үед дагуудэрч би могоо явжлахгүйгээр даахсаж өгдөргөөтэй би Бээжингийн шажин анги тавины хуралд орчлоо. Тэгээд тэнд одоо Монголын төлөөлөгч намайг одоо тэргүүлэгчээр сонгосон юм аа. Тэгээд тэнд 30 хэдэн орны ус ирж хурал хийсэн юм аа. Одооны одоо энэ сахил гүрдсэн лам нар хуучин таны үеийн ихтэй харьцуулахад ер нь ямар шиг байна? Хойштоо ер нь яагаасаа гэж боддог бай та. Тэр яг хөвдөө энэ ч одоо коммунист намын ясанд одоо нэг шиг байсан болохоос тэгээд одоо хөдөө гадаа госод байсан ламнарыг бүгдийг одоо хань болтой эхнэртэй байх хэрэгтэй гэж одоо ингэж шаардаад байсан юм аа. Яагаад тэр юу гэхээр эхнэргүй ийм хүнээс одоо хүүхдгэн татвар гэж авдаг байлаа. Жишээ хэлэхэд манай хэд сарда 15 төгрөгийн чалинтай байсан. Тэгээд 7 төгрөгийн хүүхдгэн татварыг авчдаг байсан юм аа. Тэгээ ийм юмд авчигдаж шахагдаж ингээд одоо бүгдээ одоо гэрүүлтэй хантай болохоос аргагүй ийм болсон юм аа. Одоо тэр үеийн элүүгийн хуулийн 23 дугаар зүйл заасан байдаг юм аа. Одоо ламнар энэ одоо
эхнэр абдгүй шадны ясаа байсан бороо намын уус гэж ингэж одоо элдв янзад оромжилж хэлж ингэж одоо гасан тэдний одоо шахагдаж байгаа тэгээд одоо на гандангийн ланас гисэн мөн манай хани магэд нэг бас нэг айл гээ хандрыг ашиж боодгаар тийм нэр жууж энтер ингэж одоо ламбайжийн байжийн арга суу ээж ингэж амьдч шинда. За. Сүхбаатар аймаг 50 сайхан хүүтэйгээ яваад ирлээ гэсэн. Руучин одоо хийдэ зотлын хийдээр орвоо. хийжээ би 요즘람과 хийдгийг одоо ярим пэлгээд 요즘람의 소문 소지에서 오금람 간출람 울층 텔레비전에 одоо 90 онд одоо сэргэн жасаж ганч нуран хой сумбэсний жасаад тэний одоо 90 оноос хойш сайхан болгоод хурлнамын жалгуудад ингээд ирсэмаа. Тэгээд 소문된 одоо 간절 만절 одоо бадгөрөөс хоол 이미 모두 목지 미었다 이름 허이런다 아와체 답지 제 소면이었다 이 자서지 인기시마 그래도 만나 간다 해대서다 조명은 돌고 시마 될 소매자서 조명은 돌고 미었다 인제서다 말레 메스터 체멘점 조로가 앞들 실 아와 되게 될 소매였다 자서지 사한 바독성 임배가임 다선였다 재미고 했고 시마 재미고 못해 이베어노 좀 오늘도 jorgan 제목 허일에 봤던 허일 잔청 허일 제목으로 막아줘야지 임세한 제목으로도 희게 사이에 çıx다 왔다 아와시죠 될 소모도 조조 어그도 Аливаа бурхны номд цээжлэх гэдэг гайхамшигтай чадвар байдаг. Тэрийг бол одоо агуу ихээр одоо иргэшээсэн хүн энэ одоо бидний одоо мэдхүүгээр 5 6 7 8 ботыг одоо цээжээр уншиж чаддаг. Уншихаасаа гадна тэр хүмүүс утгыг одоо бидчихдэг. Тэр хурал ном бүтэн 12 цагийн тасралтгүй хуралдыг удирж уншихтаа тэнд хаана бяцлал байх вэ? Хаана одоо ямар бодин дахил өрөх вэ? Ямар одоо хүсэлт гуйлд байх вэ? Яаж одоо бурхнаа дахих вэ гэдгийг одоо нарийн одоо бидэрт хэлж сургадаг амьд бурхан маав нэг байгаа юм да. Яваасан буугайг буддын шашинт нь номын ахан дүүс шавнар нь мөн хаанаас уламжилсан монголчууд бидний уншиж шүтэж ирсэн номыг яг тэр жаяг дэгээр нь өдий хүртэл уламжлан авч ирсэн цорын ганц хүн гэж хүндэлдэг. Бурхны номыг эрхшээсэн эгэлгүй их хурагтан эргүүлийнхий хүсэн өрөөж энэ удаагийн дугаараа жаргая. Үзэгч таны мэлми тунгалаг байж өлмийн бат орших болдог байна. За, Яваасан буугай. Манай энэ гайхам хишиг нэвтрүүлгийн одоо баг хамт олон уран бүтээлчдээс танд урт наслаарай гэдэг энэ одоо бэлгийг. За энэ. За баярлалаа. Та нарын ажлаа улам өөдрөгөө сайхан болж явж улс орндан маш их ихийг бүтээж явах ёроодыг явшуулъя. За, гэлээ да.